одоо part 2 хэлж байна. За тэгээд part 1 дээр ярьсан шиг манай нэгийг дэмжиж like, subscribe, comment тийг манай нэгэд харамгүй хайлаарай. За тэгээд subscribe, like дараарай. Тэгээд comment ингээд бичээд манай нэгэд урам үг хайрлаарай. Бити муухай үг бичээрэй. За тэгээд одоо би хүмүүсийн part 1 дээр байдаг бүх ингээ сонирхолтой бүх юм ингээ ярьсан учраас надаа ямар ч ярих юу алга. Тэгээд зүгээр л ингээ нэг юм яриад би ийм яасан штэ тэгсэн штэ гэл тэрээ ингээ шууд хүргэж байгаа учраас нэг бодоод яриад ямар ч санаа алгаа. За тэгээд би маргааш тавраас өөр тоглоом тоглолтын билүү гэж бас бодож байгаа. Тэгээд өөр тоглоом тоглохын хэрнийг өлегтэй тоглоом байхгүй. Тийм учраас нэг тоглоом харсан байгаа. Тэрийг ингээ яг тоглоё гэсэн чинь өнөөдөр тоглоё гэсэн чинь ингээд амар сонир байхгүйсэн баг. Байхгүй. Хайцдаг байхгүй. Тийм учраас би ингээд тоглоогүй тавар тоглолцсон байгаа шүү. Тэгээд энэ цагаанд нь үрхээр амар сонио юм цус аваад тийм билээ. Тийм учраас ингээд би айл олох газар хөрөхгүй байхыг хэлсэн. Тэгээд миний утас амар халтсан байсан учраас их цагаанд нь хүрсэн. Тийм учраас та нар маань ойлгоорой. Миний утас ингээд би хоёр утастай гэхгүй. Тэгээд миний ягаан утас маань халдгүй заяа. Гэтэ амар миний одоо энэ идэвхлээд ингээд YouTube хийгээд байгаа миний цэнхэр утас маань ингээд юу гэхгүй юу амар халдаг. Гэтэ гацдаггүй. Заримдаа бүр аимшигтэй бүр унтаж чадахгүй гацдаг. Тийм учраас заримдаа бүр амар гацдаг, заримдаа нэг хэд 3 гацдаг. Тэгээд нэг их гацдгүүлтэй. Тийм учраас би миний утас халаад байдаг учраас халаад тэгээ жоохон гацаад идэх гэхгүй юу. Тийм учраас ингээд жоохон ингээд хүмүүсийн цагаан дээр хүрсэн. За тэгээд би энэ дээр бол унсан шиг санагдчихээн. Одоо яг энэ дээр унсан шиг санагдчихээн. Унаагүй болов. Тэр энэ дээр ингээ унтж байгаа хгүй юу. Тэгээд би биштэй зогсоогоогүй юм байна. Ингээ явсан. За тэгээ ерөнхийдөө бол энэс чаш бол нэлийн амархан байсан. Би өмнө YouTube хийгээгүй нэг сарын өмнө би ингээд үнэхээр ингээд блогс тоглож чаддаггүй. Үнэхээр ингээд тавраас өөр тоглоомнууд нь бас гайгүй тоглолцдог. Гэхдээ ингээд таврыг бүр үнэхээр үнэн голоосоо тоглож чаддаггүй байсан. Тэгээд бичлэгийн тулд би нилээ тоглож жагаад тэгж жагаад болсон. За тэгээд манай part 2 маань ингээд дууслаа. Баяртай.